бүгдээ 7 дугаар ангийн үндэсний хичээлээр хосог шиг тэмдэглэх аргыг мэдэх гэсэн хичээлийг хүргэж байна. За бид өмнөх хичээлээрээ урт шиг тэмдэглэх 4 аргатай танилцсан. За тэр аргийнхаа өрөөнд бид дасгал даалгавруудыг амжилттай ажилласан байгаа. За багш нь тэндээс сонгоод дараах 4 зүрх цэцүүгийг хамтдаа уншиж өмнөхийг баттгахаар шийдсэн байна. За ингээд энэ 4 зэрэгийг багштайгаа хамтраад уншаарай. Ухаан сайтын бодол хурц. Удам сайтын унаг хурдан. За хоёр дахь зүрх цэцүүг рүү оръё. Нүүдлийн шувуу замаа мэддэг, нялан хоног ихээ таньдаг. За гурав дахь нь ааш зангийн номхон нь сайн, адуу малын тарган нь сайн. За сүүлийн зүрх цэцүүгийг харъя. А усаг эрдмийн дээж, аяг цай эдээний дээж. За энэ дөрвөн зүрх цэцүүгийг хэдүүлээ хамтдаа уншсан. Одоо энэ дөрвөн зүрх цэцүүгээс урт ишгтэй үгсийг нь ялгаад за өмнөх тэр дөрвөн аргыг тэмдэглэх ёсны аль дээр нь нэсээ бүгдээрээ бацдахъя. За ийм зүрх урт ишгээр тэмдэглэсэн дараах үгс гарч ийн. За энд бол багш нь дарамлаар бичсэн байгаа. Одоо бүгдээрээ дэвтэр дээр бичвэл болгож бичье. За эхний үг бол ихний зүрх цэцүүгэн дээр гарсан ухаан. За энэ байлгахаар ган гэж. За тэгвэл үүний А гэсэн нийлэмж буюу ишиг гэвч ишиг гэсэн нийлэмжээр ухаан гэсэн урт ишгийг тэмдэглэсэн байна. За хоёр дахь үг харъя. Энэ бол нүүдэл гэсэн үг байна. За бүгдээ гаргалан бичье. Нэгүү дэл. За үүнээс харах юм бол гэсэн 3 нийлэмжээр урт ишгийг тэмдэглэсэн байна. За дараагийнх нь шуу гэсэн үг байна. Гу. За бүгдээ гаргалан бичье. Гу. За тэгвэл энэ гэсэн үсгийн нийлэмжээр урт ишгийг тэмдэглэсэн. За дараа нь ааш гэж бичдэг байна. За энэ үгийг бүгдээ галгалах юм бол агаши буюу гэсэн 3 үсгийн нийлэмжээр урт аг тэмдэглэсэн байх жишээ нь. За дараагийн адуу. За мөн адил галгалан бичээрэй. Адуу. За тэгээд харах юм гэсэн үсгийн нийлэмжээр урт үсгийг тэмдэглэсэн байна. За дараагийн үг дээж. За сүүлийн зүрх цэцүүгээр гарсан үг байна. За энийг бүгдээ харах юм бол дэгэ гэж хэлсэн. Бүгд эндээс хараад маань урт ишгийн нийлэмж. За үүний дараагийн үг бол идэ гэсэн үг байж байгаа. За энэ үгийг гаргалан бичвэл идэ гэ. За тэр мөн адил гэсэн ишгийн нийлэмжээр урт ишгийн үсгийг тэмдэглэжээ. За мөн энэ зүрх цэцүүг дээр ахин дээж гэсэн үгийг давтан бичсэн байсан. За тэгэхээр энэ бол бас л мөн энэ жил гэсэн ишгээр урт ишгийн тэмдэглэсэн байна. За тэгэхээр урт ишгийг бол 4 аргаар тэмдэглэжсэн. Дан ишгээр, 2 ижил ишгээр, 2 өөр ишгээр, ишиг гэвч ишиг тогтолцоо. Тэгвэл бидний энэ уншсан зүрх цэцгийн үгүүд бол бүгдээрээ ишиг гэвч ишиг гэсэн тогтолцоогоор урт ишгийг тэмдэглэх аргын нэг байжээ. За одоо ингээд бүгдээрээ хосог шигийг тэмдэглэх аргаас суралцъя. Хосог шигийг бүгдээрээ ялган таних өмнө хөөмийн үүссэн домог хөөмий гэсэн нэхийг хамтдаа уншъя. За багш нь хамтарч унших учраас хүүхдүүд та бүхэн энэ нэхийг бол анхааралтай сайн ажиглаад уншиж аваарай. Тэр мэдхгүй хэллэг байх юм бол багшийнхаа уншсан өргөж өгсөн байдлаас анхааран засч аваарай. Хөөмийн үүссэн домог. Эрт балар цагт нэгэн өнчин хоцорсон бяцхан хүү өндөр уулын хавцлын бэлдэд 3 жил ганцаар амьдарчээ. За энэ гагцаагаар гэжсэн үг бол ганцаар гэсэн үг байна. Хүчтэй салхи салхихад хавцлын дунд олон өнгөөр цуурайтах хөг аялга үүсдэг байв. Хүү ганцаар амьдрахдаа зөвхөн байгальд дэлхийд өөрийгөө илэрхийлдэг байсан бөгөөд байгаль дэлхийч хүүд хишгээ харамгүй хайрлажээ. Хүү нэг өдөр хавцлаас гарах дуу авиаг дуугарч тэр дууг салхи хүмүүст хүргэснээс хойш энэ
дуу чимээг хөөми хэмээн нэрлсэн байна. Хөөми. Хөөми нь Монголд хүмүүний ахуй амьдрал, занзаншил, уудам тал нутаг, үзэсгэлэнт байгалийн тухай өөрийн аялгуудаа шингээн ихшиглэж, морин хуурын аялгау, уртын дуу, ерөөл магтаалтай хослон аялгуулдаг гайхалтай үе нэг билээ. Анх байгаль дэлхийгээ шүтэн дээдэлдэг зан заншлаас үүдэн авьяасдаг түмний минь хөгжим, яруу найргийн мэдрэмж, төвөнхөр дуулах онцгой чадварын үр дүнд бий болжээ. Монголын хөөмийчид ур чадвараараа дэлхий дахныг бишрүүлж байна. Хөөмийн хос авиагаар дуулдаг цорын ганц уламжлалт урдлаг бөгөөд чэйжний гүнээс гарах аргил аялгуутайг хархираа хөөми, амны хөндийгөөс гарах эсгэрээ хөөми гэх буюу хамраас гарахыг нь нармай хөөми, хоолой шахаж гарах авиаг шахаа хөөми гэж нэрлэдэг байна. Монгол орны лавлах 2017. Тэгэхээр өдөр энэ ихийг уншаад дэвтэртээ хөрвүүлэн бичээрэй. За хөрвүүлж бичиж явах явцдаа кириллээр үг үсгийн дүрмийн алдааг өөрчлөхийг саная. За үүний дараагаар багш нь хос ихтэй үгийг улаан өнгийн үсгээр тэмдэглээ өгсөн байна. За тэгэхээр та нар бол Монгол ихээ бол монголч бүхэлдэн бичих шаардлагагүй. Кирилл тарин хөрвүүлж чинь. За харин хос ихтэй үгсийг нь болохоор монголч бичих шаардлагатай. За одоо харин бүгдээрээ ихээс хос ихтэй үгийг нь ялган бичье. За ихэд бол гарснаар цууратах, байгаль, хайрлжээ, дуурайн, хойш, байгалийн, магтаалтай, гайхалтай, найргийн, байна, аялгуутайг, шахаа, байна гэсэн үгс гарсан. За тэгэхээр бол багш нь дээр нь бол монголчээр бичиж өгөөд доор нь бол галгаар бичсэн байна. Тэгэхээр та нар дэвтэртээ үүнийг хуулан бичээрэй. За тэгэхээр монголчууд бол хос ихшгийг тэмдэглэхдээ дараах хоёр аргыг ашигладаг байна. Ихшиг и гэсэн нээлт, ихшиг и гэсэн нээлтээр тэмдэглэдэг. За бүгдээрээ жишээг нь цэнхэр багнанд байгаа монгол шигээр бичсэн жишээг ихтэй уншъя. За аймуусу, аймаг, наираг, хайр, үйлэ, айраг. За дараагийн багныг уншъя. Цай, далай, ой, нямбай, нохой, ахуй гэсэн. За тэгэхээр энэ багнуудыг харах юм бол оймс, аймаг, найраг, хайр, үйл, айраг гэсэн үгс бол ихшиг и гэсэн нээлт. За цай, далай, ой, нямбай, нохой, ахуй гэсэн үгс бол ихшиг и гэсэн нээлтээр тэмдэглэж байгааг ажиглаж болохоор байна. За бүгдээ өнөөдөр энэ хос ихшгийг тэмдэглэх хоёр аргыг сурсан баталгаад дүрмтэй танилцъя. За хос ихшиг гэдэг бол нэг үе болж хавсран орсон хоёр өөр ихшгийг хос ихшиг гэнэ. Жишээ нь аймаг, ойр, үнэтэй, үйлдвэр, туйл, ярих, ёолгор, гуанз, агваа гэх мэт. Монголны хос ихшгийг уй, я, ё, ю, хая, ва гэж тэмдэглэнэ. За монгол хэлэнд өө гэсэн хос ихшиг хэрэглэхгүй буюу байдаггүй. За яг энэ өө гэсэн хос ихшиг андуураад бид нэр одоо мөнгөтэй, өвөөтэй гэж айгүйх андуурн зүг бичих дүрмийн алдаатай ячдаг. Харин эдгээр үгсийг бол өвөөтэй, мөнгөтэй гэж чихийг санаарай. За хос ихшиг үндсний хичгд бол үгийн эхэнд ихшиг и гэсэн нээлт, адагт бол ихшиг и гэсэн нээлтээр тэмдэглэгийг одоо доор бас сануулсан байна. За хос ихшигтэй холбоо үгсийг уншаад яагаад хоёр хэсэгт хуваасныг нь бүгдээрээ тайлбарлая. За та нар яагаад хоёр хэсэгт хуваасныг нь бол та бүхэн тайлбарыг өгье. Харин багш нь болохоор та бүхэнд холбоо үгсийг хамтран уншиж өгье. За бүгдээ холбоо үгийн эхлэлийг уншъя. Айргийн амт, хайр, сэтгэл,
унтах, нойр, хол, ойр, хойд, туйл, уургын, хувь, нийгэм, журам, төрөл, зүйл, ажил, үйлс, жочин, гийчин, хүйтэн, ус. За эхний багны бүлэг бол ийм үгс байна. Одоо хоёр дахь бүлгээ багштай хамтран дахин уншаарай. Хангайн, нуруу, манлай, авраг, ойн, шугуй, хоргой, торго, ахуй, амьдрал, харгуй, зам, дэлхий, дахин, хинтий, нутаг, өлзий, хэ. За тэгэхээр хос агшигтай үгсийг бол дэвтэртээ бичиж хөрвүүлэх хийн. Харин яагаад ингэж хоёр багна болгож тусад нь бичсэн учраас өмнөх батгал буюу шин сурсан хичээлээ ашиглаад тайлбарлан бичээрэй. За тэгэхээр багш нь гэрт дараах даалгавар өгч байна. Сургачгийн 41 дугаар хуудас дээр байгаа. За тэгэхээр Аад нь бол бүгдээ Эрдэм ном оюун ухааны тухайн онцлогийг уншаад таана Б'д нь хос агшигтай 7 үгийг олж ичнэ. Тэгэхээр та хариулт маань бүгд яах нь хос агшигтай үг байхыг санах нэ. За ингээд та бүхэндээ 3 дахь хичээлээ хүлээн авсанд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баяртай өгтөдөө.